lights went down. When you feel lost in your shadow, don't feel alone. Бүгдээрэнд нь өглөөний мэнд. Би бэлтгэлдээ гарч байна. Манай гурвантад үлдэж байна. Ямар ч сан газ бэлтгэлээ хийчихэд өнөөдөр амжуулах ёстой ажлууд зөндөө байгаа. Өчигдрийн төлөвлөгөөнд өнөөдөр өглөө жимдээ явах гэсэн төлөвлөгөө байгаагүй. Гэхдээ би эрт сэрсэн болохоор 3 орхид газ бэлтгэлээ хийжээ. Тэгээ намайг бэлтгэлээ хийж явахаар хэрвээ манай охтууд сэрэх юм бол ээж нь том охиныхоо хоолыг нөгөөд тэгээ ер нь бол бэлтгэлээ хийгээд дуусгаад гарахад бэлэн болоо байж байх гэж бодож байна. Тэгээд ямар ч сэтлээ өнөөдрийн влог дээрээ бэлтгэл ороод үргэлжлээ өнөөдрийн төлөвлөгөө болохоор охтуудынхаа вакциныг хийлгэнэ. Нэгдүгээрт охтуудынхаа вакциныг хийлгэнэ. Хоёрдугаарт жижиг охиныхоо гадаад паспортыг захиална. Гуравдугаарт гэх юм бол ямар ч нэг юм байгаа мартчихъя би. Ямар ч бос чирэнгүүтээ шууд гараад ирлээ. За тийм ямар ч жимрүүгээ газ алхаад очижээ. Daily vlog 2 хамтаараа баярлаа. Scream so loud, we are living in this cruel world. За, жим дээр ирсэн маань. Газ авцаслаад байгаа. За, бэлтгэлээ. Өглөөрт бэлтгэл хийчихээр ер нь өдрөжингийн ажил амжаад тэгээ ер нь сэрэг дээр бэлтгэл хийхээр маш гоё байдаг. Тэгээ ер нь хүүхэд мөгдөг байхад бол өглөө 5 гэж усаал өдрөжингийнхөө идэх хоолыг бэлдээл тэгэл 6 өнгөрөөж гэрээс гараад тэгэл жим дээр ирэл бэлтгэлээ хийгээл тэр тэмцээний бэлтгэлд орсон байсан болохоор 9 10 бараг 11 хавцаа бэлтгэл дуусдаг байсан баха. Кардио мартотойгоо нийлээд тэгэл гэсэн ч одоо хүүхэд болсон ч амьдрал шал өөр байна. Өглөө 5 цагт босч бэлтгэлдээ явахаар ядардаг болсон байна. Гэтэ яг хөө сайхан л байна. Ямар ч энэ бүгдүүд ингээд наваа гэртээ ингээд бэлтгэлээ хийж чадахгүй гэртээ ингээд байж байгаа тохиолдолд фитнестэй яваа, бэлтгэлдээ яваа гэд ингээд надад бас боломж олгож байгаа манай эхнэр байна. Аль тал дээр бүх талаар манд дэмждэг. Манай эхнэр ер нь бол хоолны тал дээрч тэр фитнес тал дээрч тэр ер нь тэр чигтэл дэмжлэг байдаг манай эхнэрээ хөвтлөхлөөр тийм болохоор би тэр хүнийг хадаад харилцагаас өөр харах байна. За сайн уу. Бичлэг дээр зодохгүйсэн. Чиксэх маань. Нэг бэлтгэлээ хийлээ. Болсон байна хөөе. За. Оо, энэ багцсан байна шүү дээ. Гар мар яах ёстой лөө. Оо, Тэрнээс асуугаад мэдчихэв. Влог хийж эхэлсэн. За. Тэгээ YouTube дээр орж байгаа энэ бичлэг. Орн нэр орн яг энэгээр орн. Зэрлэг маркер аваад идэх болохгүй. За тэгээд Чингис ах маань бичлэгт орлоо. Тэгээд ямар нэгэн зориг тавиад тэгээд тэр зоригдоо хамгийн гол үнэнч байхын тулд үргэлж хичээх хэрэгтэй баг.
Миний хувьд болохоор одоогийн хамгийн ихний тавьсан зорилго болохоор за гадагш аяллаар явлаа гэхэд ямар ч тэ хичээргүй гизгүзэн онжаагүй тэ тиймэрхүү байдалтай явахыг маш их хүсэж байгаа. Тийм болохоор ер нь ингээд маш хичээж байгаа. Аль болох эхнэр хүүхдэд орхигдуулахгүй. Тэгээс өөрийгөө ч гэсэн орхигдуулахгүй. Ер нь бол энэ өглөөс бэлтгэл хийж байгаа. Энэ момент л өөртөө гаргаж байгаа маш том хөрөнгө оруулалт, маш том цаг хугацаа юм лээ. Үлдэн цаг хугацааг аль болох гэр бүлдээ. Бүгд нь амжилт. Зорилго тавиад зорилгын хөдлөлт тэмцээр. Хай. Эзэнийг өдөр бай. Тэмцээнд орно. Утгагүй. За одоо миний сүүлийн сахал. Гойчтэй хаа. Хоёр хоног бэлтгэлийг амарсан. Хагас өдөр амарсан. Тэгээ өчигдөр бүтэн сая өдөр ажилдсан болохоор үгүйсэн. Ялтч амарсан таарсан. Ухаарлын 7 хоногийг юу гэж боддог вэ хүмүүсийн? Ухаарлын 7 хоног гэж юм бэ? Ягаа. Минийх ч одоо 365 хоног ч тэр чигээр л ухаарлын 7 хоног. Та бүхэн ер нь адилхан л юм бэ. Зарим хүмүүсийн ухаарлын 7 хоног нэг 5-аас 7 хоног үргэлжлэх байхгүй. Би одоо шинэ жилдээ бэлдэх хэрэгтэй. Би одоо өстой гоё болно. Одоо өстой жинхэнэ хаална гээл. Тэгээ 3 хоног явж байгаа л тэгээ 4 хоног 5 хоног бол булраанд дуусаагүй хлаалга болчихдог. Тэр чи тэгэл өөрөө хуурж тэгээ нөгөө цааш та. Нөгөө чи нөгөө юм төрөх гэж зорино шүү дээ. Тэрнээс нь хаяа явждаг тийм л тааж байна. Тийм болохоор зорилготой үнж байгаарай л гэж хэлээд байгаа нэг нөхөө. Ямар нэгэн зорилго тавь. Бэлтгэл явж эхэлж байгаа бол та ямар нэгэн зорилго тавь. Эцсийн үзэх гэдэг шүү. Тийм юм хийж эхэлсэн бол эцсийн үз. Хүнд шалтгаан бол олддог. Тэ хүнд бол ямар шалтгаан олдно те? Тийм болохоор зорилготой үнэнч бай. Тэгээ амжилт юм манайхаа. Ай. За бэлтгэл талдаа цэжигээ дууссан. Одоо 2 толгой 3 толгой хийгээд амжуул кардиогоо хийгээд тэгээ ер нь өнөөдөр бэлтгэл тууснаа. Яа. Бодолко солиод. Тэгвэл 8 минут. За өнөөдрийн бэлтгэл маань энэ хүрээ дууслаа. Одоо бэлтгэлээ дуусгаад гялс ярихгүй бол. Одоо цаг 10:36 болчихлоо. Би 11 цаг их тарсан байх хэвээр. За. Одоо үргэлжлээд гэртээ ч бичлээ. Гэртээ ч манай гуравт алцсан. Сэтах гэснэ болчихлоо. Тэгнэртэй цаг нь болохлах. Тэгтээ би малгат. Манай гурав одоо босцсон. Ер нь бэлэн болох гэж байгаа хаа. Цагарцгаая. Яа, чихвч хүрсэн шоон тэнэг байна. Хамгийн мултай цах. Чихвч байхгүй. Хүй найзуудаа би уцаас. Уцаал. Буцаад шагаргаас. Өглөөний жагаар арилсан бол та гадаа амар гойллах юм байна. Амар гоё. Тэгэлжлээ дарид одоо ч залгая их нэрлээ. Яварцсан. Өглөөний кофе дейт бол хийх бах гэж бодож байна. Тэр нь кофе ухтал болцдог гэсэн. Тэгээ ингээд өглөө бэлтгэлээ хийчихэд ингээ гараалах мэдрэмж бас айгу гоё битг шүү. Бүх юм гоё. Цоглог. За харид бичлэг өргөжлөл да. Яа. Би ингээд амар хөлөрдөг байхгүй. Тэгээ гэрлүүгээ ингээд хөлөрөхөд одоо миний цанц маш аимшигтай торцсон байна. Манай гороо бусдаа хоол идсэн байж ч гэсэн. 005 unlocked. Музейн байлаар хөлөрдөг хөхгүй одоо ингэж малгай өмсч авсан. Түр ингээ алхахад ингэж хөлөрдөг.
Цагаас гарцгаая. Broken but strong, gotta move on. You're not a vagary of light. Equip my soul, find the real gold. I'll fulfill what I started. За бид гур болсон. За хэдлээ. Гэрцай. За. Танаас гараа. Сайн нэзда. Тамжи. Юуч. Зя гараад ирлээ. Одоо. Цаана. Эхлээд өрх орохгүй шууд очиж үзүүлээ шууд вакцина хийлгээ. Тэрнээс өмнө нарийн дүүрэг орох уу яах вэ? Миний охин унтцсан ба шүү дээ. Тэгээ та тамиг авчих. За гарцгаая. Бид дөрөв одоо гадаад паспорттой захиалгахаа явж байна. Тэгээд хоёр охиноо үзүүлээд болвол вакциныг хийлгэчмээр байна. Тэ. Бүсээ ер нь бол байнга зүүж явдаг шүү. Сайн уу гэж миний охин. Миний бэлтгэлээ амжуулчлаа бусд нь бол яах вэ? Бэлтгэлээ амжуулчих юм бол бусад бүх юмуд ингээд бүтчихдэг болохоор охтуудаа гаргах цаг, хоолны бичлэг тэгэхээр би тэр үзгээр тэрэн дээр зураад энэ ч арилахгүй шүү дээ. Энэ аваар амт зурчлаа шүү. Миний охин шаавд өгч. Сонин бол амар сонин болсон зүүдэн донд. Нүрл өгөө охин нүрл өшөө өшөглөөд. Манай хүмүүс тэгэл 365 өшөөстой. Байж унтаж болох бүх боломж төгсөөр унтна. Тэгсээс чи намайг Тэрнээс судал дээрээ суугаа явдаг. чинь тэрнээс судал дээрээ суун байнга суун. Уйлсан ч хамаагүй. Судал дээр нь заавал суулгаа явуулдаг. Ахын уйлаад ихэлдэл Тэр битэрийн харьцаа ер нь жоохон таарамжиг болдог. тэр зөв хамтран амьдрагчид болдог тий. Зүгээр хамтран амьдрагчд болчдөг. Эхнэр нөхөр биш. Тэр одоо албасны эхнэр нөхөр хоёр болоод 4 сарын хугацаа. Тийм ээ 4 байна. Тийм, албасны эхнэр нөхөр болоод 4 сарын хугацаа өнгөрч байна. Сонин байд юм бэл яг тийм мэдрэмж авах. Танд ямар байсан? Тийм надад ингээд би ингээ хүний хүн болчлоо гэж. Намайг ингэсэн бохгүй юу? Би ажил дээрээ сууж ирсэн. Тэгсэн чинь гялс гараад иргээд тэг гараад ицсэн ч гэрэлтэй ботлолцсон шүү дээ. Тэгээ гэрэлтэй ингээ батлуулаад албасны тэгээд энэ хүний нөхөр болсон чинь надад ингээд айгүй сонин мэдрэмж төрж ийсэн. Ингээд л би хүний хүн болчлоо гэж юу. Мэдгүй ямар ч нэг тийм айгүй сонин мэдрэмж төрж ийсэн. Айгүй гоё ирнээсээ бас нэг тийм сонин мэдрэмж. Танд ямар мэдрэмж төрсөн? Мэдрэмжийн тал дээр. Гоёсан.
Дахиад хэлдэ. Микрофон дээр хэлдэ. Төрсний биш ээ, төрсний гэрчлэг. Гэрлэлтийн гэрчлэгийг нь гардуулж өгөх ч амар гоё юм л шүү дээ. Тэ? Тэг санагдсан уу? Нэг тиймэрхүү л байна да ойрд амьдрал. Хүснээ авна. Хүсний нөхгүй бол уурлна. Надад дэшинд хуранд үг. Лго. Илгийн барьдаг хүнийхээ илгийг бол маш сайн барьдаг манайхан. Аавыгаа бол арай л илгийг барьж чадахгүй. Гэхдээ ер нь бол бас яг үнэхээр ингээд тулвал хөнгөн базуулнаа. Манай хоёр хоо одоо дараа жил гэхэд хоёлаа яг нэг ихэр хоёр хүчгэл болох ах гэж бодоод байгаа. Тэ бэбэ. Тэр өдрийг төсөө ядуу хүлээж байна. Хамтдаа тоглоод би ядаж нэг кино бүтэн үздэг болмоор байна. Үнэ ядаж ихнэрээ нэг орой ч гэсэн тэрж унтмаар байна. Би ч нөгөө хажуу өрөө төрөөсөлж амьдэрдэн штэ. Энэ хүүхнийг. Тэ нэг ирээ хажуу өрөөг би төрөөсөлж амьдэрдэг. Тэг яг туризмын төлбөрөө ингээ хоол хийгээд өгчдөг. Ер нь л тийм байна да. Өнгөрсөн жил том охиндоо 3 сартай байхад нь гадаад тосор захиалдаг. Тийм 3 сартай байхад нь гадаад тосор захиалж исэн. Энэ удаад бас л адилхан жижиг охиндоо 3 сартай байхад нь гадаад тосор захиалах гэж байна. Тэгээ нэг хөөхөн гадаад тосорт гарч ирдэг ш. Зураг мураг нэг хөөхөн. Тэгтээ одоо энэ зөвхөн дүүргийн энд гадаад тосор захиалах газар бол тийм л юм л. Ямар зарлал үзье. Очор багтай байна. Гэс сургын авахулчих юм бол амжина. Ээжийн төлбөрөө тушааж байгаа. Энийг даа. Бас. Хагацтай авчирсан бахны хажуугаар цав цагаан фон дээр. Яхан даашлаа. Яриа дээрээс. Бамбар харцаа. Хэлснэ. Амжилттай зэрэг авахулаа. Йоо, за маш амжилттайгаар цайны цагаас өмнө амжиж гадаад пассвортаа бид авч чадлаа. Үгүй захиалж чадлаа. Зэрэг байлаа манай. Танд зэрэг байлаа манай иргэнэ хийж. Одоо вакцины айлгцгаая. Би дайж байна. Та яаж гинэ? Нөгөө аавтайгаа дандаа орчдөг болохоор би гадаа нь хүлээгээд том охин дээрээ ч гэсэн тийм. Манай ихнэр нэг октод ойлохоор дагаад байлцдаг. Хөөргөн богцтой. Үйлхэн харж чаддаггүй. Тийм, ойлхыг харж чаддаг. Би авч ордог. Заах болно да. Яа, вакцины хэлэх гээд. Энэ л өрөө орж байна. За. Заах вакцины рекламыг төчөөл. Үгүй одоо 3 дахь ирэл вакцины хэлье. Манай хэтэр энэ жоохон биеийн жоохон муу. Өнөөдөр тийм бислэг хийхдээ биш байх гэсэн. Манай асуудал ирсэн. Дундах чинь. Манай гурлаа амтчихлаа. Улаанбаатар хотын их хотын төвчрэлд. Ер нь хүүхдүүд унтаад ивж ивэл ойлгох нь бага. Айгуу айтайхан байдаг. Гэхдээ өнөөдөр хамгийн том ажил бол
гадаад тосор захиалах байсан. Хоёрт нь вакцин хийх байсан. Даанч вакцин маань өнөөдөр хийгдсэнгүй. Бянтцтай. Харж байгаа өчигдрийн сургалтанд сурсан хоолныхоо дагуу бичлэг хийнэ гэж бодож байгаа. Хоолны бичлэг. Тэр нь болохоор паста хийнэ гэж бодож байна. Манай гур унтаад үлдлээ гинэ. Би орж одоо охтуудынхаа хомохныхоо ууж иддэг нухаш тэрийг авах гээд орж байна. Тэгээд доороос нь ямар шигсэн хүн сэдэр цоглуулна. Саруулцах юм. Баба. Самано. Орогч. Тэгээд нухшнууд авна. Би тортой, лиртэй, алимтай. За, оранж идэгдүү шүү дээ. Нэрс бөөрөлцгөнөх манго киви. Тэгвэл энэс чавхтайнууд байна. Чавхтайг энэ эдрийг авчих уу? Чавхтай тийм ширхгэр надаа. Baby бё. Энд бүх төрлийн бүтээгдэхүүнээс нэг авдаг. Манайх хамтарч ажилладаг. Манайх угаасаа яг анхнаасаа нөгөө нэг хуурай сүг амар их голдог байсан. Тэгээд ингээд 3 төрлийн сүү авж байгаа. Нэг нь натрилиум, тэгээ baby бё. Нөгөөх нь авокадо юу лээ? Тийм 3 сүү байж байгаа. Авокадог нь нууж хамаараа бөөлж байд. Тэгээ натрилионыг өгөх гээд гэсэн натрилионороо бас бөөлж байд. Тэгээ нөгөө ээж нь ялтчихгүй гинт нөгөө нэг 3 сартай байхад гинт хагалгаанд орохоор болоод мухар алгааны. Тэгээд охин битээр хоёулахнагаа гэртээ үлдсэн байсан үе тухайн үед. Тэгээд надад натрилион baby би хоёр үлдээд тэгээ натрилионыг нөхсөн чинь бөөлжөөд тэгээд би бас давхар өөрөө уйлаад тэгээс өөрөө давхар уйлаад охин ингээ өлсөд уйлаад болдгоо би ингээ яах юм бэ эхнэр тэнд ингээ гэртээ хоёулахнаа гэж би бас давхар уйлаад тэгээ baby би яг ингээ эхлээд 30 грамыг найруулад тэгээ ингээд миний охин идчихээсдэх үгүй гойж ягаад том охин даа ингээ тэр чинь дөнгөж 3 сартай жоохон байсан. Тэгээ өгчсөн чи манай охин baby bug идчихсэн. Тэгээ би бүр амар их баярлж байсан тухайн. Тэгээ сар болгоо baby bug худалдаж авдаг байж байгаа. Тэгээд удалгүй он гараад baby bug-тай хамтарч ажиллаж эхэлсэн. Тэгээд baby bug-ын сүү түүнээс хойш baby bug-ын сүү нухаш жигнэмэг зэрэг бүгдийг хэрэглэдэг болсон. Энэ бичийн амар гоё амттай энэ бичийн айгуу гоё амттай илүү янз юм багхгүй. Тэг манайх айгуу хэддэг. За тэгээ хүүхдийн хэрэглэх түүнүүд бол бүгд ойлгомжтой. Нус сорогч, хумсны хутаг, шүд одоо яадаг энэ халбгыг ч гэсэн төрсөнхөө дараа айгуу хэрэгэл яг тэр хоолнд орох үед айгуу хэрэгжилж байсан. Энэ аяга одоолтол хэрэгэлдэг. Тэгээ саяхан нэмж энэ аягыг авсан. Одоо энэ хоёр бол хоёулаа байгаа. Энийг одоо бас хэрэгэлдэг, энийг ч гэсэн хэрэгэлдэг. Хэрэгэлдэггүй юм ер нь байдгүй. Тэгээд энэ бананыг нөгөө нэг бойлон цагтанс үед энэ бананыг амар их хаацдаг байсан. Тэгээ энэ бас байгаа. Их мэт. Нус сорогчийг анхуд амьдралдаа хэрэгжилж үзсэн. Одоо хоёр охин дээр хэрэгжилж байгаа би. Сонио. Сонирхолтой. Энийг бич. Одоо нөгөө айгүйх гараа идэв байна. Манай энэ нөгөө харшилтай юуныхын тус мөн те Сисформагийн. Тус нь энэ. Жижиг өхний арьс ер нь жоохон харшлаад идэг. Тэгээд ийм хөөсөн бүтцтэй савн болон шингэн бүтцтэй ийм Сисформагийн савн айгуу зүгээр гээд. За баярлаа. За ингээд жижиг класс baby bё. Гэт хэрэглэгдэхүүнүүд сарынхаа хэрэглээг ингээд нэг цуглуулад авчдаг юм аа.